төсвийн нэг хэсэг болцсон явж байгаа одоо тэтгэврийг аль бид нар ярьж байна шүү дээ. Гэтэл тэтгэврийн тогтолцоо чи өөрөө бол одоо үндсэндээ 3 хэсэгтэй. За бүгд бол тэтгэврлүү одоо хийсэн мөнгөө буцааж авна гэж боддог те. Энэ бол буруу. Тэтгэвэр бол тодорхой хэсэг нь нөгөө ажиллаж байгаа хэсэг нь нөгөө ажиллах чадамжгүй хэсгээ бол чирж явна шүү дээ. Одоо манай Монгол улсын иргэн мөртлөө ажиллах чадамжгүй байжгаад тэтгэврийн насан туршид тураад өччихс болохгүй шүү дээ. Тэгэхээр эхний нэгдүгээр шат нь бол тодорхой халамжийн хэсэгтэй тодорхой одоо дүнг бүгдээрээ тодорхой дүнгээс тэтгэвэр төлөөд тодорхой хэсэг нь халамжийн байдалтай авдаг байх хэрэгтэй. Энэ бол одоо нэгэнт бид нар хамтарч амжирч байгаа учраас. Тэр нь тодорхой дүнгээс жишээлбэл 2 саяас ч юм уу сая 500-аас дээш гарах юм бол одоо манай нөгөө нэрийн данс байхгүй юу? Чи өндөр цалин аваад өндөр тэтгэвэр төлж байгаа бол одоо сая 500-аас ч юм уу доош төлөө нэгмсэн бүх Монгол улсын яриага 500 мянган төгрөг нийт тэтгэвэр авъя гэдэг санаатай. Тэрнээс дээш хэмжээний тэтгэвэр төлж байгаа тэр нь чиний нэрийн дансаар явдаг. Тэгээ энэ нь улсын төсөвт дарамт болохгүй. Гэхдээ улсын зохицуулдаг. Ягаад гэвэл энэ чинь одоо нэг талаасаа манай улсын иргэдийн одоо амьдрах баталгаа, нөгөө талаасаа маш том сан хөрөнгө оруулалтыг өргөх гэж байгаа учраас хариуцлагатай байх хэрэгтэй. Энэ утгаар нь улс бол зохион байгуулалтыг хийж, менежментийг хийх ёстой болохоос биш одоо нөгөө халамжийн байдал дээр энэ дээр хүмүүсийн цуглуулсан мөнгөн дээр зардал тавиад байж болохгүй. Гэхдээ тодорхой хэсгнүүд бол заавал халамжийн шин чанартай байдаг олон улсад. Тэгээ энэ мэтийг одоо яаж олон улсад хийдгийг, Шинэ Зеландад ямар байдгийг, Бангладешт ямар байдгийг, Энэтхэгт ямар байдгийг, Их Британд ямар байдгийг гэх мэтээр ингээд бүх кейсүүдийг судлаад мэдээллүүдийг өгөөд тэгээ энэ одоо төрийн санхуд ажиллаж байгаа олон мэрэгчлэнүүдийг бэлтгээд олон улсын зэрэг цаал олгочихлоор аанда манай улсын төсөв санхүү маш их сайн мэдлэгтэй боловсон өвчнөр хангагдана. Ингэж цаашаа бид нар том төсөл хэрэгжүүлэх одоо хүчин чадалтай болно.